За та бүхний амрыг ирье. За би цагдаагийн ерөнхий газрын үндсэн зэрэглэх албаны хэвлэл мэдээл олон нийтэд харилцах хэлтсийн чиглэлээ ахлах мэргэжилтэн цагдаагийн гушууч баяр үлгэж албаагч байна. За сүүлийн үед яг нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдээс за энэ цагдаагийн байгууллагад бүрдэгдсэн за гэмт хэрэг зөрчил мөн одоо бусад мэдээллийн талаар бас тодорхойлох мэдээллийг бас нэлээдгүй авах үйлдэл гаргаж байна. За үүнтэй холбоотойгоор бас яг нь алба багчтаас бас шууд байдлаар одоо ажил үргээ гүйцэтгэх үед нь одоо мэдээлэл тодорхойлох авахар бас гаргаж байгаа асуудлууд бас нэлээдгүй байгаа. Тэгэхээр яг энэ асуудалтай холбоотой бас яг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах за анхаарах асуудал гэсэн сэдвээр бас та бүхэнд дараах сургалтыг бол танилцуулж байна. За тэгэхээр цагдаагийн байгууллага яг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах одоо хэрэгцээ шаардлага байна уу гэдэг асуудал бас гарч ирнэ. За нөгөөтэйгүр хэрвээ одоо харилцах шаардлага байдаг бол одоо ямар хууль эрх зүйн хүрээнд одоо хэрэгцээ шаардлага байна вэ гэсэн асуудлууд бас тулгарч гарч ирдэг. Тэгэхээр яг өнөөдрийн түвшинд бол одоо цагдаагийн байгууллагаас яг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах бол бас 3 үндсэн бол чиглэл зайлшгүй байна. За үүнийг нэрлэвэл за гэмт хэрэг зөрчил түүнээс үржилгэн сэргийлэх чиглэлээр бол хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. За нөгөөтэйгүр энэ байгууллага алба багчийн үйл ажиллагааг бас олон нийтэд зөрчлөх нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах бас гол нэг чухал хэлбэр гэж бол харж байна. За нөгөөтэйгүр за мэдээж одоо төрийн албаны тухай хууль, за нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль заасны дагуу төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд одоо ил тод байна гэсэн юм үндсэн 3 зарчмын хүрээнд бол бид бол хамтарч ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж бол харж байна. Одоо хэвлэл мэдээллийн ажилтнууд одоо таныг албан үүргээ гүйцэтгэж зохичих үед шууд одоо ирсэн тохиолдолд та яах вэ гэдэг асуудлууд бол байна. Та бид гэдэгт бол одоо жижүүрийн цагдаа, за замын цагдаа, мөрдөгч, за эргүүлгийн офицер гэдэг ч юм уу ингээд одоо бүх одоо чиг үүрэг хэрэгжүүлж байгаа алба багчид бол хамаарах юм аа. За мэдээж одоо хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ирсэн тохиолдолд дараах нэг 7 дүрмийг бас баримтлал одоо бас зүйтэй гэдэг байдлаар бол харж байгаа. Энэ 7 дүрм бол олон улсын хэмжээнд болон за мөн одоо хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах чиглэлээр хэрэгжүүлж байгаа дагаж мөрдөж байгаа хууль журманд бас зааж өгсөн учраас энэ мэдээлэлтэй бас илүү түлхүү оруулж өгч за яг одоо өнөөдрийн практик төвшөнд ажиллахад бол одоо яах ёстой байдлаар бас дэлгэрэнгүй бичиж ингэж танилцуулсан. За дөрмийн нэгдүгээрт бол албан ёсны байр суурийг одоо баримтлах чухал байна. Ямар ч үсэн хэвлэлийн одоо сэтгүүлч ирлээ гэж бодоход та за амрыг ирье те намайг одоо тэр гэдэг би одоо энэ чиглэлээр ингээд ажиллаж байгаа ийм албаагч байна. За мөн одоо таны асуусан энэ мэдээллийн талаар бол одоо надад одоо байхгүй учраас би одоо энэ талаар мэдээлэх боломжгүй байна гэд. За мөн одоо та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэвлэл мэдээллийн төвд хандаарай гэж одоо илдэг найрсаг байдлаар харьцах нь тун нөхцөлийг бас нээж өгдөг гэж бол ойлгож байна. За хоёрдугаарт бол энэ нууц хамгаалах асуудал байна л да. Тэгэхээр яг нь сүүлийн үед цагдаагийн байгууллагын одоо зарим албаагчдаас одоо шууд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд очсон тохиолдолд нөхцөл байдлын талаар шууд ярих, мэдээлэх ийм асуудлууд бол басан байгаа. Одоо тухайн төр сэтгүүлчийн асуусан одоо мэдээллийн талаар хэрвээ мэдчиж болно тийм байгаа бол та бас яг энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны талаар мөн одоо хувь хүний нууцтай холбоотой асуудлын талаар бас огт ярихгүй байх нь бас зүйтэй шүү. За 3 дугаарт нь мэдээж одоо удирдлагын зөвшөөрлөөр одоо мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага одоо үүссэн тохиолдолд та үнэн зөв баталгаатай мэдээллийг бас өгөх нь зүйтэй. За дараагийн дугаарт бол энэ хэл яриа, хандлага, за тайван хүлээцтэй хандах асуудал бол маш чухал байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ирээд одоо танаас мэдээлэл тодруулсан тохиолдолд за тайван хүндэтгэлтэй, за мөн одоо төвийг сагсан байх, за мөн одоо сэтгэл хөдлөлөөр одоо асуусан асуултанд нь хариулахгүй байх, мөн одоо үйлдэл үг яриагаа цэгнээд одоо сэтгүүлчтэй маргалдахгүй байх нь бол одоо бас хамгийн том чухал алхмуудын нэг. За мөн одоо 5 дугаар сошиал өвчнөд хандах анхаарах асуудлууд бол байна. Энэ юу вэ гэхээр бүхэн үргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн мэдээллийн талаар бас өөрийнхөө захин маягтаа одоо байршуулж болохгүй гэсэн ийм утгаар бол оруулсан. За мэдээд 6-т нь бол за сэтгүүлчтэй ажиллах ур чадвар бас байх шаардлагатай. Цагдаагийн албаагч за тэр дундаа зөвхөн цагдаагүй төрийн байгууллагын албаагчд бол одоо бас ажил үүрэгтээ мэргэсэн байх гэдэг энэ хандлагыг бол олон нийтээс харж идэг учраас хэн нэгэнтэй одоо харилцаа үүсгэх ур чадвар тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнтай одоо харилцаа үүсгэх асуудал бол маш чухал гэж бол хардаг. Тэгэхээр хэвлэлийнхэн одоо
Ирсэн тохиолдолд бол одоо товч тодорхой хариулах одоо гол мессежээ давтах өөр одоо бусад байдлаар асуусан хүнд асуултанд хариулах одоо өөрийгөө бэлдэх гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлыг бас өөртөө суулгаж энэ чадвараа бас ахиулах шаардлагатай гэж харж байгаа. Долоот нь одоо харилцаа үүсгэж эхэлсэн учраас хариуцлагын асуудал яригддаг. Хариуцлага юу вэ гэхээр хэрвээ та одоо мэдгүй зүйлийн талаар таамаглал төвшүүлэхээс аль болохоор одоо зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ одоо та буруу мэдээлэл өгвөл одоо хуулийн хариуцлага хүлээх, за мөн одоо байгууллагын нэр хүндэд тухайн мэдээлэл одоо сөрөг нөлөөлөл үзүүлэх, за мөн одоо олон нийтийн итгэл буурах ийм одоо сөрөг үр дагаврууд хариуцлагууд байдаг учраас одоо илдэг, найрсаг, тосрохуй харилцааг л одоо алба багч болгон өөртөө суулгаад ингээд хэрэгжүүлээ явбал ямар нэг асуудал гарахгүй гэсэн ийм санаагаар бас хэлж байгаамаа. Иргэд олон нийт өөрөө одоо нэг сөрөг байдал буюу биеийн хилэмж, за нүүр царайны байдал, одоо бие авч явж байгаа байдал бол одоо нэг мэдээлэл өгчөөсөө илүү одоо сөргөөр олон нийтэд хүрдэг учраас биеийн хилэмжийн асуудал бол маш чухал байна. Тэгэхээр энэ нэг биеийн хилэмж гэхэлэр одоо жишээ нь нэг 5 төрлийн бас зүйлийг 5 хүн өдөр тутамдаа сураад үйл ажиллагаанд хэрэгжүүлвэл бас зохимжтой гэж бол харж байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нэгдүгээр одоо хэвлэл мэдээллийн ажилтнууд ирсэн тохиолдолд та бас тэгш за зөв зогсож сэтгүүлч сурвалжлагчид одоо соёлтой харьцахыг эргэмцэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь албаны хуцыг одоо дөрмийн дагуу үндэссэн байвал маш зохимжтой байна. За гуравдугаарт нь царайны төв байдлыг бол заавал хадгалаа. Одоо инээсэн эсвэл одоо ямар нэгэн байдлаар царайны буруу хэлбэр гаргаж болохгүй. За дөрөвдүгээрт нь одоо дуу хоолойны өнгө тогтвортой. За нэг төвшөнд бас товч тодорхой мэдээлэл хэлвэл бас аюул зохимжтой байдаг. За 5 дугаарт нь өгч буй мэдээлэл тодорхой учир одоо бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэсэн бас арга таагдахыг одоо яг энгийн практик буюу амьдрал дээр болж байгаа яг ийм төвшөнд бас илүү одоо ойлголт илүү одоо тодорхой хэлбэрээр бас хэлхийг хичээж байгаа. Яагаад гэхээр энэ бүгд бол хууль журамд бол заагаад өгсөн. Одоо хууль журам ярихээс илүүтэй шууд яг энэ нөхцөл байдлыг одоо бүрэн бодит төр хэлэх нь бас үр дүнтэй юм болов гэж бол харлаа. За тэгэхээр ийм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ бас нэг бичлэг үзээ. Яг энэ бичлэгт бол яг одоо бид нар цагдаагийн одоо анги нэгждэр яг үүрэг гүйцэтгэхэд ингээ ажиллаад байж байгаа аль багш нар тэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд одоо шууд ингээ явж орж байгаа нөхцөл байдлын талаар бол бичсэн. Тэгэхээр энэ бичлэгийг хэдүүлээ үзээд дараа нь одоо алдаа дутагдал нь юу вэ? Юуг энийг орхидуулсан байна гэдэг талаар бас эргээд ярилцъя. Мэдээлэл авах гээд. Та нөгөө нэг одоо яг нөгөө харьяагийн газар байгаа шүү дээ. За. Одоо яг зам гараад ичээ гэж байгаа. Тинчээ очиод үүдээр нь ороод хил мэдээллийн төвийн ажилтнтай уулзъя. Ийм шууд явж байгаа шүү. Тайлбар мэдүүлэг ямар нэг байдлаар үйл. Албаны урьдчилан зэрэг хэлцээс яг нэгдсэн мэдээлэл өгдөг байхгүй. Хэрэг нь бол гэхдээ танаа дээр шалгагдаж байгаа шүү дээ. Зөрчил эр биш шүү дээ. Зөрчил байхгүй. Зөрчилөөр манаа дээр шалгаж байгаа. Гэтэ тэр яг тухайн үедээ гишүүн байсан ч юм байгаад ч юм тэр би бас мэдэхгүй. Гишүүнгүй байсан л гэж. Тэгээд бас та манай хоёр тэгэхээр албахаагч ажилтан миний бие бол эрх бүхий субъект нь биш. Интернет ашиглаж чаддаг бол таалаад авчих заа. Жишээлбэл явуулж байгаа мэдээлэл нууц задрах боломжгүй. Мэдээллийг болохоор цагдаагийн газрын мэдээллийн албанаас аваарай. би чинь талаашлагаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр дуудлага мэдээлэл нь ер нь хэдэн цагт орж ирсэн юм бэ? За тэрийг нь одоо сайн мэдгүй л яг хариуцсан мөрдөгч нь өөр мөрдөгч тэр л байгаа. Төвшин төгөлдөр тэр юм лөө. Тийм. Тэгэхээр юу юм? Өөр одоо холбогдохын талаар дэлгүүргүй мэдээлэл. Тийм, дэлгүүргүй мэдээлэл байгаа. Төвшин төгөл одоо халах төслийг төвшин төгөлдөр гэдэг. Тэр үнээс л асуувал. За би залгаад асууад үзье за. манагаас мэдээлэл Хаанаас өгөх вэ? supporter юу байхгүй. Чингэлтэй дөрөв байхгүй юм байна. Танах чингэлтэй дүүрэг юм уу те? Скватер дүүрэгтэйгээ одоо холбоод өгөх юу нь боломж байгаа юу? Очиж асууж. Тэр талаар Та тээврийн цагдаа албаны юу гэдэг чинь Хил мэдээлэл тийм тэндээс очиад авах юм да. холбоод өгөх боломж байгаа юу? За өстой байхгүй те. Одоо та нар одоо ингэ нэг үүрэг гүйцэтгэж тэгэхээр тэр хаваар одоо бас мэдээлэл байхгүй гэсэн үг үү? Байхгүй. Бид нар чинь энэ удаа дээр л гарч байгаа. Сая үл хэдүүлээ яг энэ одоо манайхнаас гаргаж байгаа алдаа дутагдлын талаар бол бас харлаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хил мэдээллийн байгууллагын ажилтнууд ороод ирж байгаа тохиолдолд бид бас нөгөө царайны биеийн хилэмжийн асуудлын дээр маш одоо дутагдaltaй харагдаж байна. Манай жижүүрээ ахлах ороод ирэхэд тэр зогсож байгаа харилцаа
жижигүүрийн цагдаагийн дээр утсаа оролдож байгаа, команда гараа идсэн байдал. За мөн одоо замын цагдаагийн одоо манай ахлах ажилтны тэр хэргийн талаар одоо мэдэгдэж байгаа юм шиг мэдсэн зүйлээ нөгөө төрөний хориглох зүйл дээр гардаг шиг тий. Одоо тухайн улсын хурлын гишүүн бариагүй юм шиг үлээ. Тийм мэдээлэлтэй байсан штэ гэдэг ингээд шууд хэргийн зүйлийн талаар ярьж гин. За мөн одоо манай мөрдөгч нар тий интернет ашиглаж чаддаг бол тэн дээр одоо аюул мэдээллийн төв утас байгаа штэ. Би бол одоо мэдээлэл өгөх субъект биш гэж харьцаж байна. Мөн одоо тухайн хэрэг мэдээлэл асуухаар манай одоо тэр албаа агч нар байгаа штэ гэж албаа агчид нэр хэлж гин. Тэ тэгээд одоо ерөнхий нэг алдаа дутагдлал бүгд одоо ингээд суудсан. Тэ одоо хүндэтгэлгүй хандж байгаа. Нөгөө биеийн хилэмжийн асуудал гол асуудал гэж яриад байгаа. Тэгэхээр энэ маш их алдагдаж байгаа. Бидний яг бодит байдал ийм байна гэж харагдахаар байдал байгаа нь өөрөө нөгөө олон нийтэд шууд дамжуулаад явж байгаа мэдээлэлд маш сөргөөр харагддаг юм аа. Тэгэхээр одоо энэ асуудал одоо хэрхэн яг зөв байх нь гэдэг байдлаар бас миний би өөрөө бичдэг хэлж бас үзүүлж байна. Тав хүн бас энийг сонирхоод энэ хоёр бичлэгийг бас хавцуулах нь зүйтэй гэж харж байна. Мэн үү? За би тамга цаг имэнээс явж байгаа юм аа. Танаас тодруулах юм байгаа. Засгийн газрын ордны хажууд нэг хүн шатсан хэрэг гарсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хэргийн талаар тодруулга өгөөч. За амраг ирээ. За адил үрс ийшээ хачих. За. Ийшээ бодорт гараад. Ханаас явж байгаа даа? Тамга цаг юм. За таны бичиг баримт байгаа юу? Байгаа. За би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч. За цагдаагийн өгчөж баяр үлэх гэж хүн байна. За дээрх мэдээлэлтэй холбоотой хэрэгтэй холбоотой асуудал бол яг одоогоор надад байхгүй байна. За би бас яг энэ мэдээллийн талаар тодорхой тодруулга өгөх бүхий албал тушаалтан бол биш байна. Тэгэхээр та бүхнийг бас яг энэ чиглэлээрээ илүү одоо дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл за цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвд бас хандах шаардлагатай байгаа. Тэгэхээр яг одоо шаардлагатайг бол би бас холбогдох дараа удирдлагатай бас энэ асуудлыг танилцуулаад өгч болж байна. Яг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцахад тэгвэл цагдаагийн байгууллага өнөөдөр ямар эрх зүйн актыг үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа вэ гэдэг асуудал чухал байна. Цагдаагийн байгууллагаас яг нь хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах буюу үйл ажиллагааны журам 212-ийг үйл ажиллагаанд хэрэгжүүлээд ажиллаж байна. Тэгэхээр энэ журам дээр бол мэдээж журмын зорилго байх ёстой. За хэвлэл мэдээллийн одоо байгууллага ажилтны мэдээлэл авах эрхийг бид нар хангаж явах ёстой. За нөгөө төгөр одоо гэмт хэрэг зөрчлийн талаар одоо бид бас мэдээлэх ёстой юм байна. За дөрөвт нь мэдээлэл өгөхдөө юуг анхаарах вэ гэдэг асуудлуудын талаар энэ журам зааж өгсөн. Мөн одоо байгууллагын үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө бас бид нар юуг анхаарах вэ? За 6-т нь энэ байгууллагын захим сайт буюу одоо энэ захим хуудас ашиглалтын талаар бас тухайн журамд бол зааж өгсөн. За мөн одоо мэдээлэл өгөхдөө үйл ажиллагаатай холбоотой зааснаас гадна мэдээлэл өгөхдөө анхаарах буюу хориглох асуудлын талаар бас журамд оруулж өгсөн. За ингээд бусад хэлбэрээр гээд нийт энэ журамд бол бас 8 төрлийн агуулгыг бол тусаж өгсөн байна. За энэ журмын бас гол одоо та бүхэнд хэлэх анхааруулах заалт бол одоо та анги байгууллага дээрээ одоо ямар мэдээллүүдийг өгч болох вэ гэхээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгч болж байна. За нөгөө төгөр гэмтэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэх сэрэмжлүүлэг байдлаар мэдээлэл өгч болж байна. Мөн одоо хууль сурталчлах чиглэлээр мэдээлэл өгч болох энэ зохицуултыг бол энэ журмалж өгсөн. За харин одоо энэ прокурорын зөвшөөрснөөр түүний бололцоотой гэж үздсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болох ийм зохицуулт байна. Тэгэхээр бас бүх зүйлийн талаар бас мэдээлж болохгүй нэ. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авна гэсэн агуулга бол энд байна. За дараагийн заалт бол за гэмтэргийн мэдээллийг мэдээлэх тохиолдолд цагдаагийн төв байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан нэгжид тухай бүр мэдэгдэж за хэргийн талаар тэргүүндэд дараа танилцуулан чиглэл авч хариуг нэн даруй өгнө гэсэн зохицуулт байна. Харин одоо гэмтэргийн шинжтэй болон одоо бусад шаардлагатай мэдээллийг үл зөвхөн хэвлэл мэдээллийн төвийн эрх бүхий албан тушаалтан өгөх ийм л зохицуулттай байна. За нөгөө төгөр байгууллагын одоо үйл ажиллагааг сурталчлах за гэмтэрэг зөрчлөөс үржилсэн сэргийлэх мэдээлэл түгээх зорилгоор одоо та бүхэн анги байгууллага дээрээ хэвлэл мэдээллийн байгууллагатай одоо хамтран ажиллах тохиолдол гарвал одоо хэвлэл мэдээллийн төв буюу одоогор хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтээс бүртгүүлээд мэдэгдээд ингээд одоо хамтарч ажиллах асуудыг бас хэрэгжүүлдэг ийм журамтай байгаа. За мэдээлэл бол одоо сургалт маань бас ингээд дуусч байна. Тэгэхээр яг гол одоо дахиад
анхааруулад эцэст нь хэлэхэд бол одоо хэл мэдээллийн байгууллагын ямар ч ажилтан одоо ямар ч манай албаагчтай гэсэн тохиолдолд та яг одоо эрх бүхий мэдээлэх албаагч биш л бол одоо нэр цолоо хэлээд өөрийгөө танилцуулаад за хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар давш дурдаад ингээд одоо асуусан мэдээлэл надад байхгүй учраас та дэлгэнгүй мэдээллийг хэл мэдээллийн төвөөс аваарай гэсэн энэ үгнүүдээ энэ арга барилаа тагтгаа бас бүх албаагч нар одоо өөртөө бий болгож сурах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг бас эцэст нь дахин одоо давтаж хэлье. Баярлалаа.